асуучих тий. Багш юу гэж Үлээч бараа Facebook дээр гараагүй л юм. За. Ласан бицхан өнөөдөр би нөрөхөө зэвэрэ. Хүүхдийн хүмүүжлийн талаар асуултуудад хариулъя гэдэг юм. Ариуна маань тий. Төвчтэй тий сургууль сурдаг. Тэгээд ямар асуултууд орж ирж байна. Альсгүй та нар өөрснийхөө асуултуудыг энэ коммент хэсэг дээр асуусан. Тэрс хариулаа. Тэгээд нэг надад айгүй олон юм өгдөг. Би алиус нэг ихлэн байна шүү дээ. Тэгэхээр чи асууж иж болно, өөр хүмүүсээс асууж иж болно тий. Ариуна юунаас ирэх юм? Өөрийгөө танилцуулмаар энэс гэрмээр нь. Хүүхдийн хүмүүжил болон сургуульд нь одоо яаж сургууль талаар багшаас асуулт асууя. За манай хүүхд болохоор одоо 1-р ангид сурж байгаа. Тэгээд хичээл хийх жоохон тийм дургу байгаа. Хичээлийн одоо яаж хичээл хийхийг дуртай болгох вэ? Яаж одоо 1-р анги. Дөнгөж 1-р анги үү? Хүү юу? Одоо чи ингээд юу 3 сар гэдэг чи 9 сараас хойш нэлээд их сурцсан байна шүү дээ тий. Тийм байна. Тэгээд чи одоо яаж ажиллаж байна? Яг уу хичээлийн ингээл татъя гэл орой ирэнгүүт нэг хичээлээ хийя. За юу исэн бэ гэл орой татъя гэх тэгэхээр тийм нэг дуртай биш. Хийх дургу. Тэгээд дургуцаад байгаа юу юм. Хичээлээ. Тэгээд яг өглөө хийхээр бас арай гайгүй. Арай дээр тэг орой хийх юм сонирхолтой байна. Харин чи өөрөө дуртай байна уу? Би болохоор бас нөгөө хүүхэд дургуцахаар би бас жоохон яг шахаж хүчлэг шаардлагатай болоод тэгэхээр бас жоохон тийм дуртай биш байна. Өөрөө гэсэн. Тэгээ одоо чи энэ ялгааг нь харж байна уу? Хинэн эхлээд дургу байна. Одоо манай хүүхдүүд сурах дургу байна. Эсвэл би ингээд дургу байгаа болохоор надад ч бас ингээд нэг заагаад байх хөрөнгөө. Гэхдээ миний үүрэг гэдэг ингээд ажиллаж штэ тий. Ингээд харахаар энэ хоёр ямар нэгэн байдлаар холбоотой байл эсвэл энэ хүүхдэл ингээд нөгөө дуртай байх ёстой. Дуртай хүүхдэд би заана. Би дуртайгаараа заана гэж бодож байна. Миний бас жоохон энерги нөлөөлөд байж магадгүй шиг санагдлаа. Таныг сайн асуусан чинь. Тэгэхээр би бас тийм жоохон юу юм болоо. Дуртай биш байгаа юм болоо. Чи тэгж хэлсэн ч гэдэг нэг юу байж шүү дээ. Би жагаа хүчээр зөвшөөрөлцсөн байл эсвэл чи дотроо гэдэг анзаарсан уу? Харин бас анзаарсан чинь тийм чиглэлийг санагдаад авчлаа. Таныг асуухаар. Яаж ч надад тэгж санагдсан байхгүй чи дуртай дургу гэж ингээ ахин дахин яриад байсан болохоор надад энэ үг ингээд нэг чи яагаад чи өөрөө дуртай үгээс цаанаас л гараад ирсэн гэсэн шиг. Тэгэж ингээд нэг санагдсан. 1-р анги чи өөрөө ингээд хэцүү шүү дээ. Тэгээ хүүхдийг ингээд дадал зуршилтай болгоод хүүхдийг ингээд тогтмол хичээл автуулна гэдэг чи өөрөө маш их хөдөлмөр байна шүү дээ. Тэгээ багш нарын хөдөлмөрийг ингээд хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Тэд айгүй хилцтэй. Тэгэхээр эцэг эхчүүд давхар ингээд хүүхдүүдээ ингээд ажиллаа тэдний сунлагданахаараа тэр хичээлийн давтуулаад явж байгаа хоромч чиний ингээд дуртай дургу ингээд хийж байгаа юм бас давн туулдаг л гэсэн үг. Хүүхд ч бас давн туулж штэ. Дургу зүйлээ одоо хичээл чармаалт гаргаад бид сайн нөхөр бүлээ арчсан бид ярьжсэн штэ. Нэг баяр баясгалантайгаар хичээл чармаалт гаргаад гэдэг чадвар. Энэ талаар чи юу гэж бодож байна? Би яг заавал хичээлийн хийлгэх ёстой шүү дээ. Яг түрүүний таны хэлдгээр нөгөө үүрэг гэж хүлээж аваад байгаа юм байна л да. Тэгээд тийм болохоор бас тийм баяр баясгалантай хийх байгаа юм болоо.
Баярсалтай тэр ингээд нөгөө юу Сонирхлын татвар. баярсал нэг сонирхлын татвар хэлэхтэй. Тийм сонирхлын татвар чадахгүй байгаа юм шиг байна л да би. Хамт одоо энэ сэдв дээр тий одоо хүүхдтэйгээ ингээд хичээл чармаалт гаргаад хичээлийн давтуулж яхад өөр дээр ингээд ямар зүйлээ гэдэг анзаарсан бай. Магадгүй чи ингээд нөгөө багадаа ингээд тий өөрөө хичээл давчихсан тэр үедээ санснаа эсвэл би нүгтэй ингэж шахах ёстой юм уу? Яагаад юм хүнд хөтөлбөр байдгийг ингэж ингээд буруудах ч юм уу? Ямар ингээд бодол орж ирдэг юм чамаг ингээд хүүхдтэйгээ хичээл давтаад ингээд суух үед. Нэгдүгээр ангийн юу агуулгын жоохон хүнд юм байна гэж бодсон. Тэгээд би өөрөө болохоор бас нөгөө Монгол хүчгээр анх нэгдүгээр анги давсан болохоор тэр арай өөр юм байна. Миний нөгөө сурснаас бас өөр санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд агуулганаас арай хүндэл юм шиг санагдсан. Нэг юм гоё хөвгчлөлтэй гоё тоглоомын аргаар ч юм уу ингээд сургаад тэгээ эцэг эхчүүд бас энэ талаар нэлээд бас мэдлэгтэй бай зөвхөр юм шиг байна. Санагдаад байна. Тэгээд багшаас зөвхөн авч байгаа. Төөрийнхөө янз бүрийн түүхүүдээс хуваалцвал зүгээр ээ нөө эсвэл өөр нэг янз бүрийн мэдлэг хэлэх юм чухал ээ нөө эсвэл хүмүүстэй асуултанд хариулсан тэд нар бас удаан болж байна. Тэгээд тийм ерөнхийдөө одоо яг босод хүмүүс ер нь яаж хичээлийн гоё юм сонирхолтой хийх юм болоо гэсэн бодол орж ирж байна. Та бас хүүхдтэйгээ хэрхэн яаж ажиллаж ийсэн бэ? би ааштай те манай одоо хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Зарим бастуудыг 6 настай хүүхдүүдийг одоо оруулаад тэдэрт маш хүнд хөтөлбөр байна. Тэдэр жоох хичээлээгээд ядарсан байна. Нэг хөөрхөн бандын бичдэг байсан шүү дээ. Та намайг хүн гэж харж байна уу? Тэгээ би харж штэ гэсэн чинь би одоо ингээл амрах хэрэгтэй штэ гэл тэгээ хүүхд өөрийнхөө эрхээ ярьж штэ тэгээ би хүүхдөрөөр одоо амьдрахыг өөрөөр тэг мэдрэхийг хүсэж мэдэх цаг юм штэ тэгээ тэр хүүхд аягүй гоё хэлж байгаа. Тэг яг нэрээ тийм. Тэгээд энэ одоо хүүхдүүд бүгдээрээ ийм асуудлуудыг даван тулдаг бол бүгдээрээ л тулж штэ тэгээ зарим нь болохоор бацрагдaltaй орчууд байна. Зарим нь болохоор ингээд нэлээд хичээл чамгаалт харж ин зарим нь бүр ингээд дааж таашгүй хүнд очиж урж байгаа юм шиг ингээд нөө явж штэ. Тэгээд энэ дээр бол би маш олон жил ажиллаж байсан гэсэн яг энэ бүгдээ тэгээд энэ Монгол хөтөлбөр нь хэцүү үгүй яг хэцүү. Тэгээд бид нар чинь 8 настай орж ирсэн шүү дээ. Гэхдээ энийг 6 настай хүүхдүүд авч чадах уу гэж хэлэх юм бол би юу гэж хэлмэж авч чадна. Хүүхдэд хэр зэрэг ачаалал өгнө. Хүүхдээ тэр хэмжээгээр даван туулах чадварт судаг гэсэн. Одоо тэр Япон, Солонгос хүүхдүүд аягүй хичээл давтаа сурцсан гэдэг шүү дээ. Тэдний чинь багаас нь задаг. Би болохоор манай хүүхд бол 5 настай байсан бол орж ирсэн. Гэхдээ тэр хүүхд ингээд бэлтгэгдсэн хүүхдээс гэсэн. Одоо өөрөөр хэлбэл сууж сурцсан. Yung гарын ингээд нөгөө бичээлтэй тэр сайн болцсон зөвлөө өдрөө маш сайн зөвлөдөг. Тэгээ боддог. Тэгээд ярьдаг чэжлэх ой тогтоолт тэр нөгөө сайн хөгжүүлсэн оролцсон гэсэн. Сэтгэв хүн анхаарал, математик бичих чадвар, суух чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар бүгдийн солигдож байгаа. Тэгээд тэр чинь 5 настай тэгж орсон гэвчихгүй. Тэгэхээр миний хувьд бол 6 настай тэгж орсон хөтөж чадах байсан. Зүгээр сургуулийн өмнөх бэлтгэл гэдэг нь чухал байдаг байхгүй. Манайд болохоор сургуулийн өмнөх бэлтгэлээр нэг ажил болохгүй. За заримдаа цэцэрлэгтэр тэ одоо ах эгч нар ингээд нэг яадаг штэ. Амарчдаг штэ амралтаар нь нэг сард одоо амардаг ч юм уу цагаан сараар ч юм уу 2 сар ч юм. Тэгэхээр дүүгээ нас цэцэрлэгт ингээд явуулаад яах юм ах эгчтэйгээ тоглолцъё гэхэд бас яадаг нөгөө хөтө цэцэрлэгт болдог ч юм. Цэцэрлэгт хөгч чинь ингээд нөгөө бичээж юм сувдаг ч юм уу суудаг ч юм ямар нэгэн зүйл одоо ингээд зүгээр ингээд юм бодох ч хүртэл нь штэ тий илүү гарахгүй бодож сууж чадвар өгдөг. Зүгээр нэг зурлахыг маш гоё ингээд нэг игнэд зурх ч юм уу те дугуй дүрсийг яг гоё ингээд янз бүрийн хэлбэр хэмжээтэй зурж чадна чи бүгдээрээ чадвар
Энэ чадваруудыг бас хаагаар тогтоож нэгтгэж тэр нэг Орос бүрэн тэр нэг тэрүүгээр хийсэн бэлтэж би ингээд бэлтцсэн. Тэгээд тэм чадвараа ингээд бараж би 2-3 сарын дотор тэрний ингээд хөгжүүлээд тоцсон зүйлүүдийн цэцэрлэгээс ямар зүйлүүд дутагдaltaж чинь тэрний дүүргээд ингээд нөгөө сургуультай сургуультай ингээд харахад бэлэн болоод оруулдаг байсан. Тэгээд тэрийн миний хувьд бол нэлээд дараа нь ингээд сургуульд орцсныхаа дараа багшийнхаа үг анхааралтай сонсоод тэр заавар алгуудыг аягуулсан сонсоод хийж хэрэгжүүлэхэд тусалдаг байсан байна гэж би бодож байна л да. Тэр бол маш их ажилтдаг байсан. Хичээл чармаалтай чи би бүр хэтрүүлээ хийдэг байсан шүү дээ. Тэгээд тэр багагаар эхний үедээ 2-3 цаг хичээлдэг байсан чи дараа нь 4-5 цаг хичээлдэг болоод тэгээд тэр сургуулийн хүүхдүүд чи одоо хүүхдтэйгээ хэдэн цаг хичээлдэг? Цаандаа нэг 2 цаг л авах шиг байна. Тэгэхээр чи бодолтой ингээл ор сургуулийн хүүхдээ чи ингээд өглөө 8 цагт хичээлдээ тэд чинь зарим нь холоос ирж 6 цагт туссан. Тэгээд 7-20 бүчихэд сургуульд очсон гэдэг байхгүй юу? Тэгэл ингээд 1 цаг өдөртөж чаалаад тэр 6 цаг хүртэл хичээлүүд очих юм. Тэгэхээр баруйлж өдөржингөө ингээд хичээл хийж байсан. Тэгээд ингээд амар нэгэн шалгалтай ахиад зүйл татах хэрэгтэй үйл ахиад хийдэг. Тэгээ энэ нэг огтмол яг энэ хуваараараа яваад байсан чинь бүгд тэр чадварыг гүн бадсуусан барилж жаатхог би нэг хичээлээ би нэгэ тавтнаа би даалгавраа дуусгаагүй штэ гэдэг. Зарим хүүхдэд нэг бүртээ гэдэг замын да. Тэгээд ингээд багаасаа одоо жишээ нь юм цээжэл тогтоод сурцсан хүүхдэд би аягүй сайн гэдэг нэг хэлсэн. Гараа сайн байдаг гэсэн үг штэ тий. А яг ингээд яг эхнээсээ ингээд жоохон сураагүй ч юм уу хоцрогдол ихтэй болохоор бид нар яг ингээд дундаж явдаг одоо чинь ди үнэлгээтэй ч юм уу те дээр рүү оруулах юм ч юм уу те сэр рүү оруулах юм ч сайн хүмүүсд нь яг ди дээр явдаг анцууд нэг л за нэг ганц юм засчихад л энэ ганц болчих юм байна гэсэн хүмүүсд ингээд шууд харагддаг. Тэгэл ажиллаж гардаг тэр үнэтэй орчтой. Тэгээд тийм хүмүүсийн онцлогуудыг харахад дандаа тэд нар тогтмол хичээлийн хуваартай байдаг. Энэ нь өөрөө хэлбэл өнөөдөр би нэг завтай ажтай дээрнэ 30 минут хэлчихье. Маргааш би юу хийчихье. Завгүй болчихлоо би нэг чи өөрөө хийчих чинь. Тэгээд дараа нь би яна шалгалт эхэлж байна 2 цаг хийлгэх чи гэдэг. Ингээд миний хуваар энэ сарын дотор хэдэн янзаар өөрчлөгддөг гэсэн юм шүү дээ. Тэгэхгүй яг тодорхой одоо ээж аав нэртэй гэдэг бол хөлтэй ингээд проектор гэдэг энэ хичээлийн заагаад ойлгоогүй нэг заагаад дээр нь тэрнийг давтуулаад хийхэд барайж тэм нэг ачаалалтай сургуулиуд даалгаврууд хийхэд байхгүй. Энийг чийжлүүлсэн, энийг давтуулна, энийг дэвтэр дээр нь бичүүлчихэд ойлгуулчихэд дахиад нар дэвтэр дээр дахиад шинэ дэвтэр дээр нь болгосон. Тэр нь орсолж юм дэвтэр ч юм даа. Тэгээд тэр шүлэг зэжлүүлэн. Тэгээд тэр шинэ үгийг орсон монголоор хэмжүүлэн. Тэгэхээр бүгд яаж юм тэгэхээр энийг тотмол хийсээр ягаад нөгөө төвтөл ингээд батамж нэмтэл чадвар нэмтэл анхаарал төвлөрүүлэн нэмтэл би яаж одоо чинь оюун дэлгэр шиг хүрдэн хичээлээ хийдэг болохгүй гэж бүгд яаж нөгөө хүүхдүүдийн орчинд орон зайд орж ирээд бас ингээд байдаг л та. Хөгждөг эсвэл яг хажууд нэг хүн байгаад ингээд яг хийлхий ингээд хийж чи босон шүү гэсэн ингээд нэг тэгээд өнөөдөр чи 30 минут болон дараа нэг цаг гэхгүй яг ингээд чанартай яг хийх юм хүлээгээд ингээд байдаг хүн байдаг болохоор хөлгөмжүүлсэн яг ингээд чи нэг яг төгс ингээд нөгөө нэгтэй төгсчих гэхгүй зүгээр яг шаардлага биелүүлэлттэй тэр багшин тэ одоо даалгавар хийсэн гэсэн тэр хэмжээнд хүртэл нь чи ингээд нэг хийшүү тэ одоо чинь заримдаа л алдаад ирсэн бол нарууд дээр дахиад бичээд тэгээд дахиад алдаатай бол дахиад бичээд тэгээд хуулсан чи алдаатай бол нөгөө нэг чинь хуулах дээр их алдтай байна. Хуулах дээр ингээд бүр алдаатай болдог бол тэр хуулалтаас бол дахиад хэлэгдэх ч юм. Тэрээс бэнтэн тогтмол тэр үгтэй одоо унших чадвараар уншуулна штэ. Уншуулаад тэр уншуулаад ойлгосон зүйлүүдээ бичүүлээд бичгийн хэлбэр нь хурдан байгаад хуулаад тэр зүйлүүдээ
бичээд хурдан тэгээд асуултуудад хариулаад энэ бүх чадварыг тогтмол хэдэн сар ингээд сайн хичээж тэр хүүхд одоо тэр баг эцэг хичээл хийсэн. Тэгээд дараа нь ингээд жилийн дараа таваад манай хөтөлбөр 7-р анги 8-р курс хүчилхгүйгээр надаар хэлүүлэхгүйгээр гэрэн сайн гэдэг үнцэд. Яагаад тэгж хийдэг вэ? Тэр татал болцсон. Татал чадвар болцсон. Даалгавраа хийхгүй очив гэж байхгүй. Даалгавраа яс тэгээд өөрийгөө ингээд төвчүүлж чаддаг. Өөрийгөө ямар тэгээд аваад суултал би алин дээр нь ажиллах уу гэдгийг мэддэг. Өөрийгөө сурах чаддаг юм болчих. Энэ дэмжлэгийг одоо жишээ нь өдрөмжлөх юм багшаа юу эцэг их байна уу тогтмол олох хэрэгтэй шүү дээ. Бидний л нэг үед ээж аваа дээр яадаг гэсэн мэхээр нэг тийм даалгавар хийлгэжсэн юм нэгсэн тийм. Яг одооны үед бол цэвэр ээж аав нь ялангуяа банкнд дээртэй одоо хамт сууж хийлгэж сургууль хэрэгтэй гэсэн үг. Надад чи одоо ингэж хэлсэн чи юуг ойлгож авч байна? Ямар зүйл дээр анхаарай гэж бодож байна? Нөгөө дадал суулгах хэрэгтэй юм байна. Түрүү нөгөө багш хэлсэн шиг нөгөө за өнөөдөр би завгүй юм чинь чи өөрөө ачих гэхгүй заавал ингээд цаг зав гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрийг ингээд дадал суулгачих юм бол хүүхэд ер нь бага ангидаа явчих юм бол цаашаа дээшээ ангиудад өөрөө ингээд өөрийгөө аваад явчих юм байна да гэж яг миний нөгөө хүссэн зүйлийг ярьж байна. Тэгэхээр дадал суулгах хамгийн гол юм байна. Тэгээд ачаал дадал суулгах юм байна бас. Бид нөгөө хэтэрхийх ачаал давтаа гэж бодохоор бас дургуутсахад байх юм шиг байна. Тэгэхээр угаасаа л ингээд хийх хэрэгтэй байна гэд нэг дадал бодчих юм бол тэгээд заал хөтөлтөөгөө сурчих юм байна гэж бодлоо. Тэгээд янз бүрийн үг гэдэг чинь багш нар их даалгавар өгчлөө дутуу ингээд нөгөө нэг заажлаа энэ дээр энэ зүйлүүд дээр бодож төвлөрөхгүй би өөрөө яаж тусалж болох вэ гэдэг дээр төвлөрөөд байна. За. Айгуу чухал юм байна. Тийм тэгэхээр чи тийм зүйлүүд ярьж бодож байхдаа айгуу их цагаа алдаад байгаа биз? Ааха. Тийм байна. Би өөрөө яаж тусалж болох вэ гэдэг нь айгуу чухал. Тэгээд нөгөө жоохон батрагдаад үсэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд яг тэрийг би мэдээд одоо яг ингээд анхаарал танаас асуугаад байгаа юм. Тэгээд жоохон заримдаа ингээд нөгөө хийхгүй гээд нэг бүгэнд авахгүй ч юм ингээд нэг зөрүүд бэлэх гээд байдаг байхгүй юу? Тэгвэл одоо яаж тэр үед нь яаж тэр үгтийг хичээл хийх вэ? Эсвэл зүгээр яхан Тэр юу гэж гинэ? Хийхгүй гэдэг хизээ хэлж гин ингээд нилээд хичээл хийснийхаа дараа хийж гин одоо чинь чи ингээд нэг цаг хичээл хийж дамраагаагүй хийж болно. Эсвэл үсгэлэн хичээлээ эхлүүлсэн байж болно те. Аль эсвэл ямар зүйлийг сатараад хүн орж гардаг ч юм уу. Яг ямар үед нэг хийхгүй гэж хэлсэн бай гэдэг чинь надад хэлтэй. Нэг ерөнхийдөө ингээд за хоёулаа хичээлээ хийх үү гэж би тэгтийн. Тэгээ орой жоохон ирээл за хичээлээ хийх үү гэдгээр жоохон тийм хийхгүй ч гэх юм. Эсвэл ингээд жоохон одоо ингээд ирээд хийхгүй гэдгээ чи хитэн цагт хэлдэг. Одоо чи ингээд хуваараа нэлтэй би хоолоо иччихэд нэг 30 минут хэвтүүлсэн чинь назарцсан уу? Телевизэр үзүүлсэн чи ингээд телевизэр үзсэн ч юм уу? Тэр үедээ нэг 6 цаг магийн үед юм байна да. Ер нь ингээд анзаараад би ингээд орж ирэнгүүт нь очно шууд хийлгэж авахгүй гэдэг мэдээд байгаа. Тэгээд жоохон юм уу мэдэж ууцгачаал. Тэгээд эсвэл жоохон ингээд нөгөө телевизэр үздэг штэ. Тэгээд яг тэр үед за телевизрийн гадуудаад хийх гэж боддог ч юм уу. Тэгэхээр ингээд айгуу тийм хийх дургу байгаад байна. Чи арай бас ирэхээр шууд хэлэх гэдэг юм тий. Тийм. Чи ингээд арай тэгээд хийхгүй гэхээр тэгээд болчдөг байсан. Одоо чи ингэж байгаа байхгүй. Би арай ингээд нэг одоо ирээд нэг цаг амар нэгээр 7 цагаас 8 цаг хүртэл байдаг бол тэрний тогтмол хийн гэсэн. Тэгээд аль хийхгүй бол өглөө өдөр 9-с 12-та тогтмол хийх хэрэгтэй. Аль нэг нь тогтмол цаг байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл чи нэг өдөр нь хийлээ хичээд 5 өдөр хийлгээгүй бол дараагийн 6 дахь өдөр бүгд хийхгүй. Тэр яг чиний энэ хуваар чи одоо ямар хуваар гаргамаар юм бэ? Одоо би болохоор яг уу тэгээд орой жоохон хийх сонирхол муутай байдаг юм байна гээд
өглөөд нь давтуулбал зүгээр юм байна гэсэн. Ер нь тийм хуваараад яваад байгаа. Өглөөний Яг нь ийм байж болно. Орой ингээд ирсэн байхад чи ингээд нэг юу яаж болно. Бид тэр ямар зүйлүүд ингээд үзсэн хийсэн ингээд тэр нэг багшийн заасан юмыг тэр дорн ус ингээд татуулахад тэр хөвч чинь ингээд мартаг байдаг шүү дээ тий. Тэгэхээр ямар зүйл заасан ингээд одоо жишээ нь ирэх болгонд заавал ингээд юм бичүүлэхгүй гэж болно ингээд суугаад бичүүлэхгүй. Тэгэхээр юу гэж болох вэ? зүгээр л асууж ярилцах юм одоо уншуулах. Одоо жишээ нь юу гэж болно? Унших одоо шүү дээ тий. Чи унших ингээд нэг сэдв төр ингээд унших юм ингээд уншуулаад дөрмийн нэг хэлчихэж штэ тий. Багш нэг өдөр нэг дөрмийн зааж ин тий нэг тодорхой нэг дөрм заасан ч юм уу тий одоо маань хэлдэг. Тэр чи орой нэг давтуулчих штэ тий. Маргааш өглөө давтуулахад тэр яах вэ? Хурдан сэргэхээр байгаа зү. Тийм байна. Ер нь надад уг нь санагдаад байгаа. Тийм тэгэхээр чи тэрнийг ингээд тогтмол хийх байхгүй. Одоо чи ингээд орой 7-8 хүртэл ингээд уншуулаад дөрмийн давтуулъя гэхээр уншилга нь бүх юмс уруулна шүү. Тэгэхээр чи өглөө 9 цагт тусгаар дахиад уншуулад дараа нь 11 цагийн үдэн тэр сэдв дахиад уншуулад асуулт хариулдаг ч юм уу. Тийм чи 3 янзаар адилхан биш байж болно. Эхнийхээ чи орой эрэхт нь ингээд юу уншуулаад хэр хурдтай юу ойлгохстой мэдчихэж болно. Тэгээд зарим мэдээгүй ойлгоогүй зүйлээ ингээд тайлбарлаад өгчиж болно тий. Тэгээд дараа ингээд тий нэг дөрвөн байл тайлбарчаад маргааш өглөө ирэхэд тэр ингээд тайлбарлсан зүйлээ уулгасан байх нүгэд ингээд ахаа тайлбарлаад хэлдэг ч юм тий. 11 цагийн үед бүр ингээд ихэр зэрэг ингээд сайжирсан байна уу гэдгийг ингээд анзаараад. Тэгэхээр нөгөө хөгч чинь дараа нь хичээлдээ явахад багш юу гэж хэлэхгүй энэ ямар сайн хичээл вэ давцсан бэ гэж хэлэхгүй. Тэр доорн өдрөө ингээд дараа нь хичээлээ ингээд давцсан. Өглөө ингээд 2 удаа давцсан гэдэг чинь айгүй тийм юу болж байгаа гэсэн үг байхгүй. Дараагийн сэдв орж ирэх ч юм уу. Тэр хичээл танууд юм ш. Тэр юм гэсэн үг ш. Тэ хоцрогдохгүй ямар ч байсан ойлгоод яа. Танаас бас нөгөө зөвлөгөө авсан болохоор арай айгуу сайжирсан. Юу нэрээ сайжирсан? Ямар зөвлөгөө бийж байгаа нөгөө та нэг юм хуваар гаргаад бас ингээд тогтмол татуулаад өглөөгөр хүүхд ер нь сэргэлэн цаваа байдаг шүү гэх. Тэгээд өглөөд ер нь жоохон татуулсан чинь юм бичих айгуу дургу гад байдаг гэсэн чинь хөөхөн одоо бас хуулж бичээд байдаг гэсэн байна. Нөгөө ингээд хал бичиж ирээд байдаг гэсэн бол одоо ингээд бүрэн бичиж ирдэг ч юм уу. Тэр нь сайжирсан. Мөн чи тэр сайжирсан зүйлэн чи энэ дээр сайжирсан байна гэдгийг чи хэлж байна тэр үг. Хүүхдэд гэж хэлээд тахын танаа хүүхдэд чи ингэдэг. Сайн байдаг. Тэгээ одоо сайн байдаг чи одоо энэ зүйл дээр сайжирсан биш үү гэдгийг чи ингээд онцолж хэлж байна. Одоо чи хоёул өмнө нь хараа энэ дэвтрээ гэж чам норог дэвтэр байдаг уу? Чи одоо энэ дээр ингэж хуулдаг байсан чи одоо ингэж сайн хуулдаг болсон байна шүү дээ. Тэр ингээд нэг жоохон сайжирсан байсан ч гэсэн чи тэр нэг онцлж хэлжээвэл сайн гэсэн өөрөөр хэлбэл хүүхдийн хөгжил дэвшлийг үргэлж онцлж яа гэсэн энэ нөгөө магтаал их юмсан магтаал биш байхгүй нэ баримт тодорхой. Чи бид нар яах вэ гэхээр дандаа муу байна гэж хараад байна шүү дээ тий. Гэвч чи нэг жоохон ч гэсэн ингээд өөрчлөлт өмнө ингээд 2-3 нэг өгүүлбэрийг чи одоо хэдэн цаг болдог байсан чи ингээ 30 минут болдог байсан чи одоо 10 минут болдог болсон гэдэг чинь хөгжил дэвшил дандаа хөгжил дэвшлийн ямар нэгэн зүйлээр хэмжиж болно алдаагаар нь ч юм уу эсвэл чи дуусгадаг болсон байна эсвэл арай тий одоо алдаагүй үг чи одоо 5 байна ч юм уу гэдэг нөгөө дандаа онцлж хэлж явах хэрэгтэй. Тэгэж хэлдэг байна уу? Ерөнхийдөө яг хэлдэг юм байна. Өөрийгөө бодсон чинь. Гэтэ яг жоохон баг хэлдэг юм шиг байна. Ямар ч гэсэн яаж хэлмээр байна? Яаж хэлмээр байна яг ингээд өдөр тутам байг хэлмээр юм байна. Тэрийн заримдаа жоохон ортодоксаад байдаг юм шиг байна. Тий, одоо чи багш ингээд энэ дээр ингэж алдсан байна гэх юм бол би яаж харах вэ гэхэд аль нь дээр нь алдаагүй, аль нь дээр нь маш сайн байсан байна, аль нь дээр нь хөгжил дэвшил гарсан байна. Яг бол энэ чи ингээд би хүүхдийн хөгжил дэвшлийг онцолж хэлж байхдаа би бас өөрийнхөө хөгжил дэвшлийг онцлоод очиж юм урамшуулж юм хөлийн зөвшөөрж юм гэсэн үг шүү. За
ядаж бид нар ингээ магтаалыг дандаа ямар нэгэн онцгой чадвар онц авсан болов те одоо зөө авсан болов ч юм те тэр үед нь болцдог. А яг энэ жижиг ингээд хөгжил дэвшлэлтээр нь ингэж хилдэггүй. Тэр чи сайжирсан гоё ч. Эсвэл энэ нэмийг бичсэн гэдгийг ингээд яаж чинь хүүхдийн хичээл чармаалтын үнэлэхгүй байна гэсэн. Үнсэн. Тэгвэл чамд ямарсан гэж чинь энэ дээр бүр илүү хаа. За энэ чинь нөгөө хүүхэд айгуу тийм урамтай болох шалтгаан мэт шүү дээ. Яг энэ хамгийн чухал шүү дээ. Чи нөгөө коучинг сурч ирсэн гэж юм хүлээн зөвшөөрлөө яаж чухал вэ гэдэг чинь хүүхд дээр яг энэ дээр хүлээн зөвшөөрлийг дээр тавьсан юм шиг байна. Зэрэг хэдрүүл бүр хүчтэй нөлөөлөх шүү. Тийм байна. Ер нь их урам зориг өгчмээр байна гэж. Энийг хүмүүс урам зориг магтаад гэж хараад байдаг гэж хүлээн зөвшөөрлөө. Би чиний хичээл чармаалтыг харлаа. Би чамайг юм нэг одоо ингээд сайжирж байгааг чи харлаа. Чиний хичээл чармаалтыг чи үнэлж байна гэж хэлж байна. Тэрээс чи мундаг байна сайн байна гэдэг чинь ингээ магтаалт болчих шүү дээ. Би чиний одоо энэ хичээл чармаалтыг чи ингээ чи өмнө хоёул өчигдөр давцсан чи ингээд ийм байсан чи өнөөдөр хоёлаа юм болцоо. Тэгээд хичээл дээр очсон чи энэ сэдвээ сайн ойлгоцсон байна гэж багш чи хэлж байна. Чи хоёул их сайн хичээж байгаа юм байна. Чи их мундаг байлаа. Бүгдэд энэ хичээл чармаалт нь маш чухал байдаг. Чи санчид одоо багада бид нар ингээл айлах одоо ах ихчтэй ч юм уу дүүтэй ч юм уу те ямар нэгэн одоо коронавирус зэрдэг ч юм уу дүүнэр хардаг ч юм. Тэгээ тэрнийг хитэн жил хийсэн ч гэсэн чи мундаг байна сайн байлаа чиний хичээл чармаалт нэмэр бидний амьдралд маш чухал байна гэж хэлжсэн тохиолдлууд ховроо гайцтай бидний эзэн. Танаас хавахгүй таа. Орчноо. Би одоо чи ингээд дандаа Монгол Монгол хичээл ангиж шүү дээ. Тэгэхээр би чамайг тавилж байгаа хгүй манайд өгөө манайд бас яг тэр Монгол хичээл ангижсэн. Тэгээ би нэг сургуульд нь очиж тэрнийг багш нь явуулгүй тийм намайг одоо очиж тэр дүүг аав гэхээр нөгөө багш нь яадаг вэ гэхээр энэ уншиж чадахгүй юм гэхээр дандаа ангиар нь суулгаад тэр одоо мами мимо гэж уншуулдаг нөгөө дүүг яадаг вэ гэхээр нөгөө чэж хурдан явах гал мами мимо гэж чэжилчдэг. Тэгээд нөгөө нэг тэр очиад хурдан явах гэхээр багш эндээс нь асууж тэгэхээр нөгөө дотроо бодож байгааг нь нэг гэж хэлэхээр багштай тамгэлж гинөө энэ чэжилсэн байна гэдэг нь чичээд явж соо оскэр чи яг чиглээ тавиа одоо явъя л та гэдэг гэсэн төвчээр олчихсон. Тэгээд энэ нөгөө нэг бирээс нөгөө явахын тулд яг чин сэтгэлээсээ чэжлэх хэрэгтэй юм байна те. Бүр ингээд тогтоож ойлгох хэрэгтэй юм байна гэдэг энэ чадвар биш үү те. Тэгээд энэ хүүхдүүд сууж штэ те. Ямар санагдсан юм. За явшаасаа ингэж хэрэгтэй байна гэж ойлгож авлаа. Тэгээд багштай маш их баярлалаа. Уншихтаар юм дэх хичээл чармаалтыг үнэлэх нь гэдэг нь их чухал шүү. За хичээл чармаалт дээр чи бүх юм дээр нь үнэлж иж болно. Одоо хүүхд өглөө усууд хичээл давчиж байгаа чинь сайн байна. Ирээд чи амарчаад хичээлээ хий гэж өнөөдөр хэлсэн чи гайхалтай. Өвөж ийхгүй гэдэгсэн чи хий гэж хэлж штэ. Жогор бондаг энийг харж штэ те. Нөгөө хүүхд маань гарч ирсэн ээжээ дэлгүүрээр тийм юм авъя гэсэн чи би өнөөдөр хичээл дээр тийм авчлаа. Өнөөдөр би юм сурсан гэж хэлжээвэл тэр хүүхдийн сургалтанд санагдчих штэ. Гоё штэ. Би таашаал авч надад би ойлгож байна гэжэл энийг бас харах хэрэгтэй гэсэн. Хүүхд маань айгүй тийм өөрөө бахархаж байна. Би чадж байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Гэт энэ одоо миний одоо энэ хүүхдэд зарцуулж байгаа энэ цагийн үр шинэ гарч ийна гэдгээ байсан өмтөө онцолж тэмдэглээд байх хэрэгтэй. Одоо л танаа хүчин манай 6-7 настай байхгүй тий. Тэгээд амьдралынхаа туршид дараа 5 жил 10 жил 20 жилийн дараа ээж манад цаг гаргаад ингэж бой заадаг байсан гэдэг тэр дурсамжийг үлдээх юм байна л даа чинь.
Тэгэж Тэр харуулж гоё ирсэн. тэр Би гоё хүүхд санаг. миний одоо оюун ухаанд тийм бодол өвдөн штэ. Би чадчихээн, би энийгээ сайн ажиллаа, энийгээ ижлээ. А яг одоо над дээр ингээ коуч юм сургалтуудад ордог хүмүүс би айж байна, би чадахгүй байна, би мэдэхгүй байна гэж яагаад хэлдэг вэ гэхээр бидний оюун ухаанд чи энийг чадчихна, энэ намдаг байна, энийг хүлээн зөвшөөрж байна, энэ хичээл чармаалтыг чи өмнөлж байна гэж хэлдэг байсан юм шиг байхгүй. Тэгэхээр энийг би байнга тогтмол хэлсээр миний оюун ухаан яаж вэ гэхээр дандаа өөрийнхөө дэмжигч болоод өөртөө тэр итгэл өгөөд тэгээд өөртөө тийм орон зэрэг өгдөг тэгээд хичээлдээ дуртай нөгөө яриад байсан шүү дээ дуртай дургу дуртай хөвгтэй чи бүр энэ хичээлээд багада хөргөн надад хамт хичээлээд байсан ч одоо бүр хийх дург өөрөө хийн гэдэг болчихжээ гэл ингээл нэг барыг харамсад гэсэн юм шүү дээ нөгөө энэ баг нас чи юм хурдан өнгөрчихөө дээ гэж бодсон шүү дээ. За энэ цаг үе хамгийн чухал цаг үе юм байна. Хамгийн чухал үнцэнтэй цаг юм байна гэж бодогдлоо. Үнцэнтэй цаг байгаа. Хамгийн чухал үнцэнтэй хүүхдтэй бас хамгийн чухал хөрөнгө оруулалтыг оруулж байгаа юм үнцэнтэй чухал цаг юм байна. Цаг гэж бодогдлоо. Багтаа маш их баярлалаа. Нэг гоё. Тэгээ чи бас их мундаг ээж штэ одоо ингээ хүүхдтэй тий одоо зарим хүмүүс чинь 3 дугаар ангид ч юм уу 4 5 дугаар ангид дөнгөж сэрээд нэрээ манай тоцрогдолтой юм байна штэ гэдэг ухаараа тэрнийг гүйц гэж аягүй хичээлж юм л таар. Тэгэхээр чи ингээд 1-р ангидтай барьж аваад энэ тоцрогдлыг нарилах гэж хичээж явж байгаа чи би үнэлж юм уу тий. Чамд өөр хүн л гэж байна юм л тий. Чи үнэлээд ингээд план зөвшөөрлөгөө үлдээх ч гэсэн би чамд тэр дээр өгч байна. Чамд ямар санагдаж байна? Өөрөө би бас нэг багш мэгчтэй хараа бас яг баг наснахаар гэдгийг бас их сайн ойлгоод байгаа. Багшаасаа тэгээд ийм гоё уран зараг авчихсан. Их баяртай байна. Өөр чамд асуухаас үлдээд гарч ирж байна уу? Одоогоор бол ер нь гайгүй гоё бүрэн дүрэн болчлаа. Одоогийн байдлаар ямар ч байсан. Юу чамд бүрэн дүрэн болгох ч юм. Танаас гоё ингээд нөгөө уран зараг дэмжлэг авсан чинь их гоё болчлаа. Нөгөө дэмжлэг аваад хүлээн зөвшөөрөл авсан чинь гоё санагдчихлаа. Тэр одоо дэмжлэг хүлээн зөвшөөрлөг чи өөрийнхөө хүүхдтэй өгч чадах уу? Чадхаар юм байна. Танаас ямар үгээр ямар одоо хандлагаараа ямар харцаараа ямар хайрынхаа одоо юугаар өгмөр юм яаж өгмөр? Одоо өдөр тутамдаа ингээд нөгөө сайжирсан зүйлийг юм гэж яах юм бэ? Тэрийг одоо ингээд хүлээн зөвшөөрөх юм байна. Чи одоо ийм байснаа ингэж гоё сайжирсан байна. Ингэж гоё хичээлээ өнгөөсөө илүү сайн хийдэг болсон юм байна. Одоо тэгээд өөрөө хүртэл ингээ гоё хичээлээ хийж чаддаг болсон юм байна. гэж их мэдээ гэж орошоод хүлээн зөвшөөрөх систем байна гэдэг. Энийг одоо чамд хэлэхэд ямар нэгэн энийг хэлээд ингэж хандхаж ямар нэгэн сад бэрхшээл байна уу? Дургуйчхан ч юм уу те нэг дургуйчхан гэдэг шиг тийм юм уу байна уу? Сад болохоор ч юм уу те чиний сэтгэлгээ ч юм уу юу бан ч юм уу тийм зүйл байна. Сая болохоор яг тийм сад гарч ирсэнгөө эхлээд нэг жоохон тийм нэг садтай шиг нэрээ дөөрөө би жоохон гэдэг дургу байгаа тийм шиг тийм байна. Эхлээд яаж захтаа чи дургу байгаа зүйлүүдээ хэлсэн юм. Тэгсэн чи тэр саддаа давж харцсан болохоор одоо яаж давнд болох ойлгоцсон гэсэн үү? Тийм. Тэгээ одоо бүр ингээд би жоохон давтаа дадал болгочих юм байна. Өөрөө ч хийдэг очих юм байна. Энийг урт удаан үргэлжлэхгүй байна гэж бас бодогдлоо. Тэгээ хамгийн чухал суурьдаг тавьж байна. Энэ одоо нэг боловсролынх хүмүүжлийнхаас боловсрол хүмүүжлээс илүү том гарцсан ч хүүхдэн дээр итгэлийг тэр дэмжлэгийг өгөх тэр гол суурийг тавьж байна гэсэн үг байна. Нэгдүгээр ангичин тэр хамаг тэр бүх зүйлүүдээ
тавьж өгснээрээ дөрөвтэй амьдралд нь юм шиг өөрчлөлттэй оруулж чинь энэ надад харагдахгүй ч гэсэн дараа нь өөрчлөлт юм боддог ихтэй байхгүй. Яг тэгэж санагдаж байна. Харин нэг гоё ирээдүйг нь гоё гэрэлтүүлэх алтмыг одооноос тавьж өгч байгаа шиг санагдаж байна. Тэгээд айгүй гоё чухал цагаа хүүхдэд зориулж байгаа даас баярламаар санагдлаа. Тэгээ чамд одоо ингэж зарцуулах одоо цаг зав байгаадаас талархмаар байгаа зү тий. Тэрэндээ бас баярлж байна. Зарим хүмүүс чинь ингэж цаг зав байхгүй шүү дээ тий. Тэгэхээр надад тайм гэдэг чинь үнцэнтэй хөрөнгө нөөц боломж авахгүй үнцэнтэй хөрөнгө энэ надад зөвхөн хөрөнгө оруулж чинь гэсэн. Энэ энэ нас их чухал байх шүү. Та айгүй гоё боломж нөөцийг манд харж өгч зөвлөж байна. Танд маш их баярлалаа. Өөр одоо юм зүйл одоо хэвдүүлсэн байна. Өөр чиний тэгвэл одоо чиний энэ энерги ямар болсон бэ? Чиний сайн нэг энерги нөлөөлөд байна гэдээсэн шүү дээ тийм. Одоо чи ямар энерги ажиглаж нөлөөлмөр байна? Ямар энергиэр нэг өмнө чи нэг энерги надад нэг ингээд нэг дургу байгаал нөлөөлөө. Тэгээ ингэж юм гэсэн чи одоо чи энерги одоо удирчж байгаа юм уу? Энергиэр нөлөөлөх үү? Эсвэл энэ нэг энерги эзэнгүү ингээд энэ тэнд өөрөө ирээд ингээд дургу ингээд нөгөө үр суулгаад байна уу? Нэг яавчсан тэр нөгөө энерги ингээд сая арилчлаа. Би нөгөө нууц боломжоо бас сайн олж харахгүй байсан юм шиг байна. Тэнгүүд та ингээд зөвлөнгүүд нэрээ тийм байж тээ. Чи айгүй чухал цаг байж тээ. Нэрээ надад ийм гоё цаг зав байгаа юм биш тээ. Гэдэг өгөөд олон талаас нь ингээд харсан чинь гоё санагчлаа. Түрүү болохоор нэг ганц талаас ч юм уу нэг өнцгөөс хараад нэг тийм төвшөөсөн дургу байсан юм шиг байна. Ингээд нэг тавч ярдаас гэх надад болж 34 5 минут ирсэн байна уу. Тэгээд яг нэг ийм форматаар зэрэгчүүд асуултанд хариулдаг ч юм ингэж ярий. Нэг зөвлөгөө гэсэн мөртлөө жоохон коучинг орцсон те. Ингэж явал чамд ямар санагдаж байна? Хүмүүс асуултууд асуугаагүй болохоор би чамайг л яриулаад чам дээр өөрийнхөө бодол мэдрэмжээ хуваалцаад байлаа шүү дээ. Гой санагдаж байна агш. Айгүй гоё үнэтэй цаг зөвлөгөө байлаа. Тэгээд бас нэрээ тийм байна гэж бодох чинь ямар гоё юм бэ? Бас олон талаас нь харах чинь. Маш гоё дурсамжтай цагийг хөвгтдөг өнгөрөөж байгаа юм байна. Хамгийн гоё алтан цаг гэдэг ito. Тэгээд нөгөө гоё нэвтрүүлэг гэдэг шиг нөгөө миний алт шиг хүүхэд гэдэг шиг. Тэгээ хүүхдээ цаг алтан хөвгттэй зориулсан тий. Нөгөө хүн болгон ч хүүхдээ сайн сайхан хүүхд болохыг хүсдэг, хүн болохыг хүсэж байгаа шүү дээ хүн болгон. Тэр яг ийм гоё зөв зүйлийг хүндсэн ийм гоё ярилцлага боллоо. За тэгвэл орж ирсэд баярлалаа. Чи одоо хичээлийн дараа орж ирээд ядарсан ч гэсэн тий одоо ингээд тэгээ гоё сэргэлжтэй нэг ядарсан мэдрэмж авсан. Сая чи 3 цаг гэр бүлээ орж ирээд байсан суудсан шүү дээ тий. Тэгэл би нэг удаас явуулчих гэдэг миний толгойд сая орж ирж шүү дээ. Тэгэл ингээд явуулцдаг байж тээ гэж. Хоёул төлөвлөгөө хийсэн шүү дээ тий. Тийм нөгөө хоёулагийн яг гоё нөгөө сонирхдаг ийм нөгөө юу сонирхол нэгдсэн ийм юу аахгүй юу? Ярилцлага аахгүй нөгөө хүүхд гэдэг чинь хамгийн чухал учраас яг багшийг л яг энэ дээр айгүй гоё зөвлөгөө чиглүүлдэг өгч чадна гэд. Тэгээд танаас асуугаад байдаг л та. Тэгээд та нар өөр одоо гэдэг чи фэйсбુક дээр орсон бичлэг өгчээд та асуултууд бол доор дээр бичихгүй байлаас өөрөө орж ирээд асуу юм нэрцэл арай өөрөө надад яг тавд норч ирж байгаа бодлын дэмжээ уулзч байгаа гэдэг бидлэгчийн толгой дотор байдаг тэдний чи гаргаж ирэхийн тулд янз бүрийн асуултууд асуудаг ч юм уулздаг ч юм ярьж байгаа хэвчээ тэдний нэг гарч ирдэг тэгээд тэр нэгийг додож бодож гэсэн хэрэг бодлол тэгээд өнөөдөр орж ирээд дэмжлэг болоод намайг нөгөө нэг хичээл явц дэмжвэрэн гэж чи тэгээд дэмжиж орж ирсэн баярлалаа. За багтаа маш их баярлалаа. Тэгээд бүгд хүмүүст амжилт хүсье.
Баярлалаа. Аа Баяртай. баярлалаа.